За сайн байцгаана уу. За намайг бол Хашлуун гэдэг зүрх судас Сэжний үнд эмчилгээч Улаанбаатар сонготой эмнэлэгт ажилладаг. Ерөнхийдөө энэ илтгэлийг тавихад их сонирхолтой байлаа. Бас хэцүү байлаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхэл яг 400 секунд дотор өөрөө хэлж байгаа поинтуудыг бүгдийг нь сайн хэлээрэй гэсэн ийм даалгавар байсан. За яг амьдралдаа ингээд өөрийнхөө амьдралуудыг хараад үзэхэд хамгийн хэцүү буюу өөрийгөө ялан дийлэх нь илүү надад илүү юм эрч хүчийг өгд юм байна гэсэн миний бодол байдаг. За тэгээд түүндээс зориулаач гэдэг юм уу энэ сорилтонд орохдоо маш дуртай хүлээж авсан. Тэгээд анрыдынхаа бүгдэнд нь маш их баярлалаа. За би болохоор 1980-ад онд төрсэн айлын том хүүхэд. Ам бол дөрвөлээ байсан. За мэдээж төрчхөөд дунд ангидаа буюу тийнейжер байх хугацаанд маань бол намайг одоо гэр бүлээрээ Солонгост явж одоо ажиллан болон суралцах юм боломж олцсон. За тэгээд би Солонгост энэ 10 жилийнхаа байсан зургууд маань байна. За тэгээд би өөрөө Солонгост ажиллаж ах буюу сурж ах хугацаанд 9 дугаар ангид байсан баха. Бөөрнөөс давсгар ордог хэсэгтээ чулуутай болж дараад ингээд амар өндөр халуураа тэгээд эмнэлэгт орох шаардлагатай болсон. Тэгээд эмнэлэгт очсон. За эмнэлэгт очиод хагалгаа тэгээд Yonsei Severance гэдэг буюу ийм өндөр зэрэглэлийн маш том эмнэлэгт очиж хагалгаа хийлгэсэн. Тэгээд би өөрөө юу гэж бодсон бэ гэхээр юусоо би эмч болёо. Тэ? Амар гоё эмч болсон дээр энэ бол надад аюу гоё сорилт бөгөөд маш сонирхолтой байх юм байна гэдэг. За тэгээд анагаахын дээдэд ороод буюу уулын дээдэлтаа би ингээд тугаа зоогоод энд хүрэх газруудаа бүгд ингээд тооцоолж эхэлсэн. За тэгээд би ач гэдэг анагаах ухааны дээд сургуульд ороод ингээд сураад төгссөн байгаа. За төгссөнийхаа дараа Улаанбаатар сонготой эмнэлэгт резидентээр буюу ерөнхий мэслийн эмчээр бол ажиллаж эхэлсэн. За тэгээд өөрөө зүрхний мэслийг ерөөсө сонгоё. За ялангуяа хүний амьдрал зүрх зогсно гэдэг болвол одоо зогсох юм бол нас бардаг болвол зогссон ч эргээс сэргээдэг тийм юмч болохыг хүссэн. Бас нэгэн сорилт байсан энэ маань. Үүнийхээ дагуу ч гэсэн Солонгосын, Японы, Токио их сургууль, Сөүл их сургууль гээд маш олон эмнэлгүүдэд очиж суралцсан. За суралцсан гэдэг маань очиод шууд хагалгаа хийх нэр бол биш. Байнгын харж одоо юу гэдгийг ингээд үзэж за мөн гахаан дээр хүртэл ингээд гахаан зүрхийг одоо юу гэдгийг авчирж ингэж хагалгаа хийх юм, дадлаг хийх юм. Боломжууд бас их олдож эхэлж ирсэн. За тэгээд ингээд зүрхний мэслийн резидент буюу fellow эмчийг бас давхар тэнд бол хийсэн байгаа. За хийгээд дуусныхаа дараа юу гэхээр энэ бол манай тасаг. Би Сан Карлос буюу Ариун Карлосын эмнэлэгт буюу нийтдээ нэг сая 500 орчим хүнтэй ийм одоо нэг хэсэгт бол Солонгосын нэг эмнэлэгт бол ингээд ажиллаж ирсэн 4 эмчтэй түүндээ одоо зүрх судас Сэжний үндийн хагалгаануудыг одоо хийж ирсэн байгаа. За энэ бол миний хамгийн дуртай зураг. Яг л би амьдралдаа хамгийн анхны удаа гадаадд буюу одоо Солонгост одоо Монгол хүн Солонгос хүнд хагалгаа хийж болт юм аа. Тэгээд ямар ч зүйл эрүүл болгож болно. Зүрхний хагалгаа тэр байтугай зүрхний хагалгаа хүртэл хийх боломжтой гэдэг энэ анхны хагалгаагаа хийгээд дууссан зураг байгаа. Энэ бол миний амьдралд хамгийн одоо гоё үе маань байсан. За энэний дараачаас эхлээд би дандаа ингээд зүрхний хагалгаануудад буюу одоо ингээд олдмол гажиг гэж хэлдэг том хүний зүрхний хагалгаа мөн уушгины хагалгаануудыг бол Солонгост ингээд хийж гүйцэтгэдэг байсан. За ингээд яг энэ хугацаанд бол мэдээж хэцүү зүйлүүд их байсан ч гэсэн маш их хичээж ажиллахыг хүссэн. За ингээд яг Солонгост ажиллаж байгаа ч гэсэн мэдээж major одоо hospital буюу одоо том эмнэлгүүдэд очиж ажиллаж үзье гэсэн бас нэгэн мөрөөдөл буюу нөгөө Severance Yonsei Severance эмнэлэгтэй адилхан одоо тий Солонгосын хамгийн том эмнэлэг бол Сөүл их сургуулийн эмнэлэг. Тэгээ би Сөүл их сургуулийн Пундан гэдэг эмнэлэгт бол одоо ажилласан. За мэдээж major одоо hospital буюу том эмнэлгүүд бол мэдээж томнол зүйлхийн энэ юу ийх вэ гэхээр мэдээж том үний зүрх шилжүүлэн суулгана, мөн уушиг шилжүүлэн суулгах. За одоо өөр юу гэдгийг улаан олон хүн хэлбэрийн хавдруудын ч гэдэг юм уу ийм хагалгаануудыг яах нь хийж мөн гар бие оролцож явж исэн байгаа. За тэгээ энийг харахаараа би өөрөө ч гэсэн маш их догтлоо. Яг энэ үе рүүгээ буцаад очихыг маш их хичээж одоо байдаг. За тэгээд энийг хийж дуусныхаа дараа би 2018 онд ер нь бол дэлхий дээр нийгэмлэг гэдэг зүйл буюу зүрхний мэслийн нийгэмлэг гэдэг бол маш хүчтэй байдаг. Тэгээ ерөнхийдөө дэлхийд бол 3 нийгэмлэг байдаг. Америк, Европ, Аз гэдэг. Тэгээ Азийн одоо 2018 онд Токиод болсон хурал дээр би Азийн member буюу одоо Азийн одоо зүрхний мэслийн 9 гишүүнийхэн нэгээр нь сонгогдож ажиллаж исэн. За ингээд байж байгаа Монголд ирсэн. Баярлалаа. Хугацаа баваа тий. Тэгээд Монголд ирээд мэдээж хоёр зүрхний хоёр дахь төвийг байгуулах юм хүсэл зорилго хийсэн. За тэгээ ингээ болцоохон эмчийн одоо шав болон тэгээд болцоохон эмчийн багтаа цуг хамтраа зүрх мартахгүй гэд төслийг хэрэгжүүлсэн. За ингээд энэ төсөлд маань хэрэгжээд ойролцоогоор 2 жил хагас ойролцоо одоо бол 3 жил болж байгаа. Тэгэхээр 3 жилийн хугацаанд бол зүрхний нээлттэй болон одоо судсан дотор хагалгааг 1000 орчмыг хийж гүйцэтгсэн амжилттайгаар бидэд явж байгаа. За одоо ингээд баярлалаа.
За тэгээд үүний хажуугаар болохоор мэдээж бидний хийж байгаа хаалгаа бол их хэмжээгээр олон тоогоор ингээд тэгээд Монголын залуучууд буюу хүүхдүүдэд их хэмжээний хаалгаа ингээд одоо хийсэн. Тийм учраас энийг бол дэлхийд дахиад мэдүүлэх гэсэн юм сонирхол бас байсан. Тэгээд энэ зорилттой хүрэхийн тулд бас юу гэхэлэр Америкийн зүрх судас сэжийн үндийн эмслийн нийгэмлэгээ 103 дахь жилдээ болдог юм хурал байгаа. За энд бол өөрсдийн хийж байгаа хаалгааныхаа талаар бас ихтгэл тавьж мөн оролцсон байгаа. За мөн ингээд оролцохын хажуугаар юу гэхэлэр бид нар та мэдж байгаа бол бид нар зүрхний хязгаараас чанд гэдээ бас баг байдаг. За энэ маань яаж байгаа вэ гэхээр зүрхний мэслийн эмчнэр байхаас гадна илүү юм хүнд туслая гэсэн юм зорилготой хүмүүстэй бид нар хамтарч их ажилладаг. Тэгээ юу гэхээр бид рүү хамтраад одоо юу гэдгийг хөдөө орон нутагт байгаа гэрээсээ баг руугаа очиж чадахгүй, багаасаа сум руугаа очиж чадахгүй иймэрхүү хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ хүмүүст бид нар юу гэхээр очиж хүрэхийн тулд одоо энэ олон залуучуудтай хамтарч ажилладаг. Энэ бол манай баг нийт 4800 км явж 21365 сумаар болцаагийн эмчтэйгээ цуг ингээ бүтэн тойрч ингэж Монгол залуучууд буюу хүүхдүүд ирээдүйд бид нар ийм хөрөнгө оруулалт хийж илүү хичээж ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн бас хичээх болно. Тэгээ хөдөө орон нутгаар ингээд яваад үзэхэд нэг ийм мэдрэмж төрсөн л дөө. 1992 оныг харьцуулах юм бол 2020 онд яг зүгээр насжилтын хувьд өндөр болсон байгаа. Гэхдээ яг анзаарах юм бол эрэгтэй эмэгтэй хоёр хүнийх нь насжилт нь хол байгаа даа. Юу гэж хэлгээд 76 бол эрэгтэйчүүд 67. За ингээд үзэх юм бол энэ маань олон улстай харьцуулах юм бол бараг 10-20 насаар бага байгаа даа гэсэн үг. Тэгээ би ингээд хөдөө орон нутгаар явж байхдаа боцсон л да. Залуучууд маань өөрсдөө эрүүл мэндэд маш их анхаарах хэрэгтэй юм байна. Энэ нь бол зүгээр л нэг энгийн. Жишээлбэл Монголын залуучуудын 18-35 насны өвчлөлт, нүдний өвчлөлт, дотоод шүүрэл, зүрх судас, гэмтэл, хордлого, бэлгийн тогтолцооны өвчнүүд байгаад байгаа. Тэр гэр бүл зохион байгуулалт мөн одоо юу гэдгийг бусад ийм энгийн жижиг зүйлүүд маань эргээд биднийг эрүүл болгох урт удаан асуулах гол чиг баримжаанд болдгийм байна. Зүгээр л юу гэдгийг өвчин тусгаараа им авч явах биш, өвчин тусгаас өмнө илүү сэргийлдэг ийм байх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Тийм учраас энэ үгээр дамжуулаад би хэлгэсэн ганц мессеж маань бол эрүүл байна гэдэг бол энгийн зүйл юм байна. Мөн маргааштай ихтгэлтэйгээр өнөөдрийг илүү сайн бэлдэх хэрэгтэй юм байна гэсэн ийм мессежийг хэлэх хичээлээ. За тэгээд мөн одоо юу гэдгийг хүний зүрх ахаад одоо юу гэдэг зогсолтгүйгээр Монгол олон залуучууд бүгдээрээ эрүүл байж урт удаан наслахыг хүсэн өрөөё. Баярлалаа.